Нийт төрийн албаагч та бүхэндээ өглөөний мэнд төргий. Өнөөдрийн 7-4 арга сургалтын хөтөлбөрийн дагуу Монгол Улсын их хурлын сонгуульын ерөнхий хорооны гишүүн улс төрийн намын мэдээлэл аргацсан газрын дарга Баяндүрэн дарга оролцож мэдээлэл хийнэ. Мэдээллийн сэдэв бол улсын их хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжийг төрийн албаагч зөрчихөөс өөрчлөн сэргийлэх талаар мэдээлэл өнөө ингээд Баяндүрэн даргыг урьж байна. За та бүгдийнхээ өглөөний амгалан айлтгая. За Монгол Улсын их хурлын 24 оны ээлж сонгуулийн бэлтгэл ажлыг сонгуулийн ерөнхий хороо болон сонгуулийн бүх төрлийн байгууллагууд зохион байгуулад явж байна. Тэгээд би энэ удаагийн мэдээлэлдээ бол энэ Улсын их хурлын сонгуулиар төрийн албан агчид ер нь хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж мөрдөж ажиллах талаар товчхон одоо цаг байгаа учраас бол товчхон шиг мэдээлэл та бүхэндээ өгье гэж бодож байна. За одоо нэгдүгээрт нь бол улсын их хурлын сонгуулийг зохион байгуулж явуулж байгаатай холбогдуулаад улсын их хурлын сонгуулийн хууль тогтоомжид орсон нэмэлт өөрчлөлт, онцлог зохицуулт болон улсын их хурлын сонгуулийн бэлтгэл ажлын талаар та бүхэндээ бас төрийн албан агчдаа бас товч мэдээлэл өгөх зүйтэй гэж үзлээ. За хоёрдугаарт нь бол улсын их хурлын сонгуулийн үеэр энэ сонгуулийн хууль тогтоомжийг төрийн албан агчид маань бол зөрчгөөс хэрхэн өөрчлөн сэргийлэх талаар ингээд товч мэдээлэл өгье гэсэн ийм хоёр агуулгыг бол та бүхэд хэлсүүж байна. За энэ удаагийн улсын их хурлын сонгуул бол таагүй мэдж байгаа. Монгол улсын үндсэн хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу улсын их хурлын сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт орсон. Улсын их хурлын гишүүдийн тоо маань бол нэгдүгээр 126 гишүүдтэй болж нэмэгдэж байгаа. За хоёрдугаарт нь бол улсын их хурлын сонгуулийн тогтолцоо маань хосломол тогтолцоогоор зохион байгуулж явагдахаар болсныг та бүхэн бас мэдж байгаа. За өмнө 2012 оны улсын их хурлын сонгуулиар бол бид бүхэн бас энэ хосломол тогтолцоог хэрэглэж бас сонгуулийг зохион байгуулж ирсэн туршлага байна. За үүнтэйгээ адилхан бас энэ удаагийн сонгуулийг бол хосломол тогтолцоо гэж бид бүхэн нэрлэж байгаа. За хүмүүс бол холимог тогтолцоо гэж нэрлээд байдаг. Энийг бол сонгуулийн эрх зүйн онлын үүднээс авч үзэх юм бол хоссон тогтолцоо гэж ингэж нэрлэдэг байгаа. За мэдээж хэрэг 78 хүмүүнд 13 мандат 13 тойрог дээр нэр дэвшин 13 улсын хэмжээгээр бол нийтдээ 13 томсгосон тойрог байгаа. Энэ дээр бол нийт 78 мандат хуваарлагдсан байж байгаа. За мөн намын жигсаалтаар бол 48 хүн сонгогдож нийтдээ улсын хэмжээгээр бол 26 парламентын гишүүдтэй болно гэж ингэж ойлгох хэрэгтэй. За 3 дугаарт нь бол бүсчилсэн тойргийг зохион байгуулж байгаа. Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог бол за тойрог маань бол нэлээд томсож байгаа. Зарим газарт бол 3 аймаг, 4 аймаг гэх мэтлэнгээр ингээд өмнөх сонгуулиудаас ялгаатай нь болохоор зэрэг бол өрчлөө явахлаа зэрэг бол тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ бол маш их болж байгаа гэдгийг та бүхэн бас анхаарах хэрэгтэй. За дөрөвдүгээрт нь бол нэг онцлог зохицуулалт нь бол за өмнө бид бүхэн ярьж ирсэн 2012 оны улсын их хурлын сонгуулиар сонгуулийн автоматжуулсан систем нэвтрүүлснээс хойш энэ хяналтын тооллого гэдэг асуудал байнга яригддаг байсан. За энэ хяналтын тооллого маань бол өмнөх сонгуулиудаар 50% хийгдээ явдаг байсан. Одоо энэ удаагийн сонгуулиар хяналтын тооллого бүх хэсгүүдээр саналын одоо хуудсыг бол 100% тоолно гэж ингэж ойлгож байна. За тав дахь нэг онцлог зохицуулалт бол бид нар бас яг өмнө 96 оны сонгуулиас хойш нэг бэхэн тэмдэглэгээ гэж зүйлийг бол хэрэгэлдэг байсан. За энэ удаагийн сонгуулиар нэг хэсэг хугацаанд бол энд бэхэн тэмдэглэгээ бол хэрэглэхээ бас төдөлгөлцсөн байжгаад өнгөрсөн 21 оны ерөнхийлөгчийн сонгуулиас энэ бэхэн тэмдэглэгээг бол хэрэгэлсэн. За энэ бэхэн тэмдэглэгээний хувьд бол бид бүхэн мэдж байгаа савта бэхэн тэмдэглэгээ энтекээс авч сонгуулийн үйл ажиллагаанд ашигладаг байсан бол энэ удаагийн бэхэн тэмдэглэгээ бол үзгэн бэх авч ашиглаж байгаа. За энэ үзгэн бэх маань бол Европын стандартаар үйлдвэрлэгдсэн ийм үзгэн бэхийг авч ашиглана. Энэ бол хэрэглэхэд бол илүү эвтэйхэн, дээрээс нь бол сонгогчдод тэмдэглэгээ хийхэд бас эвтэйхэн байдгийг харгалзаад энэ Европ стандарт дээрсэн юм бэхэн тэмдэглэгээ авч ашиглаж байгаа гэдгийг та бүхэндээ бас
хэлхийн зүйтэй байх гэж бодож байна. За 6 дугаарт нь бол 2012 оны сонгуулиар бол анх удаа бид нар гадаад байгаа сонгогчдын саналыг авч байсан. Тэрнээс хойш бол парламентын сонгуулиудаараа бол гадаад байгаа сонгогчдын саналыг авах үйл ажиллагаа маань ерөнхийдөө бол зогссон байсан. Энэ удаа бол гадаад байгаа сонгогчдын саналыг авах үйл ажиллагааг бол зохион байгуулж байгаа. За санал хураалтын хувьд бол 6 сарын 20-оос эхлээд 23-ны хооронд дипломат төлөөлөгчийн газар байрлаж байгаа 47 газарт бол энэ санал авах үйл ажиллагаа маань зохион байгуулж явагдана гэдгийг бас тэмдэглэж хэлье. За 7 дугаарт нь бол хамгийн одоо бас нэг оршин шинэлэг заалт гэх юм уу, зардал бууруулахтай холбоотойгоор бас хийгдсэн заалтуудын нэгдсэн самбарын тухай ойлголт байгаа. За бүх одоо суманд бол 2 ширхэг. За мөн аймгийн төвийн суманд бол 5 хүртэл ширхэг юм нэгдсэн самбарыг бол байрлуулж энэ дээр сонгуулийн сонгогч юуны нэр дэвшигчдийн сурталчилгааг бол зохион байгуулж явуулах ийм шаардлага бол энэ удаагийн сонгуулиар бол үүсэж байгаа. За нэгдсэн самбар гэдэг маань бол за бид бүхэн бол мэдэн за Азийн зарим орн Солонгос, Япон гэх мэтлэн улсууд бол энэ нэгдсэн самбарыг бол ашиглаад нэгдүгээр сонгогчд маань бол нэр дэвшигчдийн талаар мэдээллийг авах юм боломжтой болдог. Энэ нэгдсэн самбарыг бол зохион байгуулж хийх юм шаардлага үүсэж байгаа. За энэ дээр бол манай аймаг нийслэл сум дүүргийн засаг даргын хамгийн газрын дарга нарын тус онцгой анхаарч ажиллах шаардлагатай. За яагаад гэх юм бол энэ удаагийн сонгуулиар нэр дэвшигчдийн тоо маань бол эрс нэмэгдэж байгаа. 1.5 дахин нэмэгдэж байгаа. За өмнөх 2020 оны улсын хурлын сонгуулиар бол нэр дэвшигчдийн тоо маань 606 байсан бол одоогийн байдлаар биднэрт ирсэн бичиг баримтыг аваад үзэх юм бол 1400 гаруй хүн энэ удаагийн сонгуульд нэр дэвшгээр бичиг баримтаа бол сонгуулийн ерөнхий ороонд ирүүлчихэд байж байгаа. Сонгуулийн ерөнхий орон өнөөдрөөс эхлээд хуралдаад энэ нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа зохион байгуулж явуулнаа. За 8 дугаарт нь бол энэ гендерийн квотын асуудал бол энэ удаагийн сонгуулиар бол өсөж тусгагдсан байгаа. За өмнө та бүхэн мэдж байгаа 20% бас тэрнээс өмнө ч гэсэн 30% квота бас явж исэн хуулийн зохицуулалтууд бол байсан. За энэ удаагийн сонгуулиар бол 24 оны сонгуулиар бол 30% нийт нэр дэвшигчдийн 30% нь бол аль нэг хүйсийн төлөөлөл байна гэсэн юм эрх зүйн зохицуулалт орсон. За мөн дээрээс нэмээд жагсаалтын 48 хүний хүйсийн харьцаа бол нэг гэсэн харьцаагаар бол нэрээ дэвшүүлнэ гэсэн ийм хуулийн шаардлага бол орж байгаа. За ерөнхийдөө хуулийн зохицуулалтын онцлогуудын хувьд бол бид хоймлоод нэг ийм 8 зүйлийг бол та бүхэндээ бас сануулдуулж хэлье. За дараагийнх нь асуудал бол энэ сонгуулийн зохион байгуулж явуулах байгууллагын асуудал байж байгаа. За сонгуулийн бүх шатны байгууллагууд маань байгуулагч ажилдаа ороо явж байгаа. За нэгдүгээрт нь бол аймаг нийслэлийн сонгуулийн хороо бол 21 аймаг нийслэлд бол байгуулагдаад ажиллаж байгаа. За мөн дээрээс нь бол сум дүүргийн сонгуулийн хороо 330 сум тэгээ 9 дүүрэгтэй байгуулагдсан. За энэ удаа улсын хурлын сонгуулиар бол 1198 хэсгийн хороо буюу санал авах байр ажиллана гэж. Хэсгийн хороо маань бол байгуулагдсан ингээд үйл ажиллагаагаа эхлээ явуулж байгаа. За энэ сонгуулийн бүх шатны байгууллагууд бол төрийн албан хаагчид маань ороод ажиллаж байгаа. Нийтдээ улсын хэмжээгээр 23,000 орчим хүн ажиллаж байна гэсэн тооцоо байна. За сонгуулийн ерөнхий орооноос бол тодорхой сургалтуудыг зохион байгуулж явуулаад сертификатжуулсан 30 гаруй мянган хүн одоо манай e-election системээр хамрагдаад сорил юм өгөөд шалгалтаа өгөөд тэгээд сонгуулийн байгууллагууд ажиллаж байгаа. За энэ хүмүүстээ бас энэ удаагийн сонгуулийг зохион байгуулж явуулах гол хүч болж энэ төрлийн албан хаагч маань ажиллаж байгаа. Энэ сонгуулийн ерөнхий орооны зүгээс бол бас нэлээд талархалтай хандж байгаа гэдгийг бол хэлмээр байна. За ялангуяа энэ сонгуулийн байнгын бус ажиллагаатай байгууллагт ажилладаг хүмүүс маань бол олон удаагийн сонгуулиар ингээд сонгуулиудад ажилласан юм туршлагатай хүмүүс орсон гэдгийг бас тэмдэглэж хэлье. За сонгуулийн ерөнхий орооны дэргэд сонгуулийн төв комисс ажиллаж байгаа. За сонгуулийн ерөнхий орооны дэргэд болон гадаад харилцааны яамны төлөөлөл орсон сонгуулийн ерөнхий орон улсын бүртгэлийн байгууллагын төлөөлөл орсон ийм төв комисс ажиллаж байна. За энэ маань бол гадаад улстайгаа сонгуулийг зохион байгуулж явуулах үйл ажиллагааг хариуцсан. За салбар комиссууд бид дээр хэлсэн 47 газарт техно төлөөлөгчийн газар байрлаж байгаа уу? Монгол улсын нутаг дэвсгэр гэж явдаг. Энэ газарт бол 47 газарт салбар комиссууд зохион байгуулагдаад энэ сонгогчдын саналыг авах үйл ажиллагааг зохион байгуулж явуулна. За одоогоор бол энэ салбар болон төв комиссууд юу хийж яах вэ гэхлээр сонгогчдыг бүртгэх ажиллагааг зохион байгуулад явагдаж байна. За
нийтдээ нэг 2500 орчим сонгогч бүртгэгдсэн байна гэсэн ийм мэдээллийг өгж байгаа. За энэ бол өмнөх сонгуулиудаас бол бас бүртгэлийн хувьд бол таараа байна гэсэн ийм үнэлгээр сонгуулийн эрх ороо хийж байгаа. За энэ удаагийн сонгуулиар нийт сонгогчдын тоо маань бол 5 сарын 17-ны байдлаар бол 2 сая 238 мянга. За 2 сая 239 мянга орчим сонгогчд бол сонгогчдын нэрийн жагсаалтанд бүртгэгдсэн байна гэсэн ийм тоо мэдээ гарч байгаа. За тэгэхээр зэрэг бол та бүхэн бас энэ статистикийг бол харж байгаа бах тэ. 1198 хэсэг дээр 2239 мянга орчим сонгогч болсон даа хүнэ гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр зэрэг энэ удаагийн хууль тогтоомжийн дагуу бол нэг хэсэг дээр бол дээд нь 3000 сонгогч байна, доод нь бол 200 сонгогч бол саналаа өгөх юм боломжтой хуулийн зохицуулт байгаа. За та бүхэн мэдж байгаа нийтдээ улсын хэмжээгээр 13 тойрог зохион байгуулагдсан гэх тээ. Энэ дээр бол зарим аймагуд бол 10 мандаттай, тэгээ 9 мандаттай гэх мэтлэнгийн ингээд мандатууд хуваарлагдсан байдлыг бол та бүхэн харж байна. За энэ дээр бол нийтдээ 78 мандат хуваарлагдсан байж байгаа. За хамгийн одоо том гэж хэлж болохоор тойрог бол Говьалтай Завхан Ховд Увс гээд 10 мандаттай баруун бүсийн тойрог байж байна. За тэгээд дээрэс нь бол 5 дугаар тойрог буюу Дархан Сэлэнг Төв аймгийн 10 мандаттай тойрог байх жишээ. За энэ дээр бид нэр юу анхаарах вэ гэхлээр зэрэг энэ удаагийн сонгуулиар энэ мандат нэмэгдэж байгаатай холбоотойгоор сонгогчд маань саналаа тэмдэглэхдээ бол бас нэлээд цаг хугацаа орохоор ийм байдал ажиглагдаж байна. Мөн дээрэс нь бол санал тоолох төхөөрөмжөд уншуулах цаг хугацаа маань бас нэлээд уртсах юм байдал ажиглагдж байгаа. Энэ хүнтэй холбогдоод би бас та бүхэнд энэ хичээлийн одоо сургалтын явцад бас тодорхой одоо мэдээллийг бол өгнө, анхааруулга санамжуудыг зөвлөмжүүдийг өгнө гэж ингэж бодож байгаа. За энэ удаагийн сонгуул асуусан тогтолцоогоор явж байгаатай холбогдоод мөн дээрээс нь бол энэ удаагийн сонгуулиар бол саналын хуудас хүчингүй болох эрсдэл байгаа учраас сонгуулийн ерөнхий органы хуралдаанаас шийдээд 2 саналын хуудастай байхаар зохицуулагдж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нэг сонгогч 2 саналын хуудас авч саналаа тэмдэглэнэ гэж ойлгож болно. За нэгдүгээрт нь бол тухайн мандат дээр тухайн тойрогт хэдэн мандат байна уу гэдгээ шалтгаалаад за 10 мандаттай байх юм бол одоо олон хүнтэй саналын хуудас гарах магадлал байна. 10 мандаттай тойрог дээр бол сонгогч маань бол 10 одоо нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө гэж хуулийн зохицуулт байж байгаа. За мандатын тооноос илүү буюу дутуу дугуулах юм бол саналын хуудас хүчингүй болно гэдгийг бол маш сайн анхаарах хэрэгтэй. Манай төрийн албаагч бас энэ саналын хуудастай холбоотой мэдээллийг бол ойр дотныхаа хүмүүс болон албан байгууллагынхаа хүмүүс одоо бол цааш нь ингээд сурчилж хэлэх юм зайлшгүй шаардлага үүсэж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй шүү. Мандатын тоо тухайн аймаг дээр мандатын тоо хэд вэ нү? Тэрнтэй тэнцүү хэмжээний нэгдүгээр саналын хуудсан дээр тэнцүү хэмжээний саналаа тэмдэглэж саналын хуудасд бол санал тоолох төхөөрөмжид бол саналын хуудас маань уншигдана. Ингэхгүй бол саналын хуудсыг бол санал тоолох төхөөрөмж маань илүү буюу дутуу тэмдэглэсэн тохиолдолд санал тоолох төхөөрөмж маань саналын хуудсыг буцаагаад гаргах чинь. За ингэсэн тохиолдолд яах вэ гэхлээр зэрэг сонгогч маань дахин нэг саналын хуудас авч саналаа тэмдэглэж саналаа өгөх боломжтой байгаа. Хуулийн боломж нь бол энэ нэгдүгээрт. За хоёрдугаарт нь бол санал тэмдэглэх явцдаа бол бас буруу тэмдэглэсэн байх юм бол дахин бас саналын хуудас авах боломжтой. Тийм учраас 2 удаа саналын хуудас авах боломж байна. Ингээд 2 удаа саналын хуудас аваад эргэж буцаа яваадах юм бол санал өгөх хугацаа маань уртснаа гэдгийг бол анхаарах юм зайлшгүй шаардлагатай. За саналын хуудас аваад ингээд яваад санал өгөх хугацаа маань уртсаад байх юм бол 3000 сонгогчтой газарт бол санал тэмдэглэх хугацаа уртсаад 3000 сонгогч маань саналаа өгөх цаг хугацаа үргэлжлэхгүй байх юм нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа. За бидний одоо яг тухайн хэсгийн хорооны мэдлэлд бол яг ямар цаг хугацааны байна вэ гэхлээр зэрэг 940 минут байгаа юм. 940 минут. Энэ хугацаанд 3000 хүнийхээ саналыг ирсэн одоо 80% нь ирлээ гэхэд хэд вэ гэдэг 2400 хүний саналыг авах бол зайлшгүй шаардлага үүснэ. Тийм учраас манай төрийн албан хаагчид маань төрийн одоо албан тушаалтнууд маань цаашаа одоо бид нар юу гэж мэдээлэх сургалт сурчлагаа хийх шаардлагатай вэ гэхлээр зэрэг хүмүүс маань эртхэн шиг очиж саналаа өгөөрэй гэдгийг бол зайлшгүй хэлэх шаардлагатай.
За очир дугаартай байх юм бол одоо тэрнээс бэрхшээхгүйгээр ойчрлоо дугаарлаад саналаа эвтгэн шиг өгөөрэй гэдэг ийм сурчлагын зүйлийг бол бид нэр зайлшгүй хийх шаардлагатай байна. Энийг бол та бүхнээсээ бас хүсэж байна. Энийг цааш нь ингээд сурчлах ийм зайлшгүй шаардлага байна гэдэг. Нэгдүгээрт нь бол саналын хуудсан дээр зөв тэмдэглэгээ хийхтэй холбоотой асуудлыг та бүхэн бас цааш нь дэлгэрүүл түгээж өгөөрэй. Хоёрдугаарт нь бол сонгогчд маань бол тасралтгүйгээр саналаа өгөх. Очир дугаар үүссэн байх юм бол очир дугаарж жагаад саналаа өгөх. Энэ ажлыг бол албан байгууллагынхаа хүмүүс, ойр дотныхаа хүмүүс зайлшгүй түгэх юм шаардлага байна шүү гэдгийг хэлмээр байна. За дараагийн саналын хуудас маань бол мэдээж намын төлөө саналаа өгнө. Намын төлөө саналаа өгөхдөө бол хоёр дахь саналын хуудсан дээр бол зөвхөн нэг нам өвчнийг бол тэмдэглэж саналаа өгөх шаардлагатай болно. За илүү тэмдэглэх юм бол мэдээж эрэг саналын хуудас маань бас хүчингүй болно. Тийм учраас бол хоёр саналын хуудсан дээр аль нэг нь хүчингүй байдал үүсээд эргэж авах юм бол цаг хугацаа бас ингээд дахиад ингээд уцаал яваад байна. За энэ удаагийн сонгуулиар бол улсын хэмжээнд бол 37 нам улсын дэжигүүд бүртгэлтэй байгаа юм. За энээс бол сонгуулийн ерөнхий оронд бүртгүүлсэн нь бол 25 субъект буюу 23 нам 2 эвсэл сонгуульд оролцсон гэж олон байсаар бүртгүүлсэн. За биднэрт бол одоо нэр дэвшигчдийн материалыг өгөх явцдаа бол энэ намууд маань бол 19 нам 2 эвсэл. Үгүйс өөрөөр хэлэх юм бол энэ одоо хоёр дахь саналын хуудсан дээр бол 21 субъект бичигдэнэ гэж ингэж ойлгож болно. За энэ удаагийн сонгуулиар бол би өмнө бас хэлжсэн 20 оны сонгуулиар бол 606 нэр дэвшигч сонгуулийн ерөнхий оронд бүртгүүлж саналын хуудсанд бичигдэж байсан бол за энэ удаагийн сонгуулиар нэр одоо яг ингэж юугаар нэр дэвшиж байгаа нь бол тойрогдор нэр дэвшиж байгаа хүний тоо бол 985. Дээрээс нь бол нэмээд 46 бие даагч бол баримтчгаа өгсөн байгаа. Энэ баримтчгийг бол сонгуулийн ерөнхий орон нэгтлэн шалгаж байгаа. За мөн дээрээс нь бол 385 нэр дэвшигч жагсаалтаар. Ингээд нийтдээ 1115 17 орчим байна уу? Нэр дэвшигчийн материал бол сонгуулийн ерөнхий оронд иргэд ингээд нэгтлэн шалгах үйл ажиллагаа бол явуулж байна. За сонгуулийн ерөнхий орон уралдаанаар энэ асуудлыг шийднэ явахын нөхцөл байдал бол үүсэж байгаа. За дараагийн асуудал бол энэ удаагийн сонгуул бол сонгуулийн автоматжуулсан системээр явагдана. За энэ удаагийн сонгуулийг автоматжуулсан системээр явуулахтай холбоотой улсын их хурлын шийдвэр бол гардаг байгаа. За нэгдүгээрт нь бол бүртгэлийн систем ашиглана. 3-ийнхээ буюу юуныхаа иргэнийхээ үнэлгээг авчирч буй юм заашгүй шаардлага нөхцөл байдал үүсэж байгаа. За хоёрдугаарт нь бол санал болгох төхөөрөмж саналаа уншуулна. За энэ санал болгох төхөөрөмж болон бүртгэлийн системийн автоматжуулсан системийг бол 2012 оны улсын их хурлын сонгуулиас бол эхэлж ашигласан. За энэ санал болгох төхөөрөмжтэй холбоотойгоор бол өнгөрсөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бас Америкийн нэгдсэн улсад бас тодорхой маргаанууд гарсан гэсэн юм асуудал яригддаг. За манай энэ компанитай холбоотой бас асуудал яригдсан юм байна лээ. Гэхдээ энэ компани бол Америкийн нэгдсэн улсын шүүгтэр бол ялд байгуулад одоо тэр маргалдагч талаас нэг 780 орчим сая долларын хөтөлбөр авч байгаа гэсэн ийм мэдээллийг бол өгж байгаа. За санал болгох төхөөрөмж нь бол нийтдээ 10 гаруй удаагийн санал хураалтанд бол Монгол улсад ашиглагдсан. За мөн давхар тоолдог, хяналтын тоолдог бол хийж явдаг. Ямар нэгэн зөрүүтэй байдал бол гараагүй гэдгийг хэлмээр байна. За намын эвслийн зүгээс бол тодорхой асуудлуудыг бол биднэрт сонгуулийн ерөнхий орон тавьсан. За энэ ил тод нээлттэй байх үүднээс намын төлөөллийг оролцуулаад ажлын хэсгийг байгуулад ингээ ажиллаж байгаа. За энэ санал болгох хөрөмжийн эрх код болон лицензтэй холбоотой бус асуудлуудыг намууд ажиглаа явахын бүрэн боломжоор хангагдаад хамтраад ажиллаж байгаа гэдгийг та бүхэндээ бас тоолгоё. За миний одоо яг та бүхэнд өгж байгаа мэдээллийн хоёр дахь хэсэг нь бол энэ төрийн албан агчийг сонгуулийн үеэр бас сонгуулийн хууль тогтоомжийг зөрчгөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой асуудал байна. За нэгдүгээрт нь бол төрийн албан агчид маань яаж оролцож байгаа вэ гэхлээр төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан агчид манай сонгуулийн ерөнхий хорооны сургалтанд хамрагдаад гэрчлэгээ аваад оролцож байгаа. Энэ хүмүүс маань сонгуулийн байнгын бус ажиллагаатай байгууллагад ажиллаж байгаа. За энэ хүмүүс төр тодорхой сургалтууд явуулсан учраас бол энэ хүмүүс маань тодорхой мэдээллүүдийг авсан
байгаа учраас ямарваа нэгэн сонгуулийн үйл тогтоомжийг мөрдөж ажиллах юм зайлшгүй шаардлага үүснэ. Энэ хүмүүс мөн тодорхой мэдээлэлтэй байгаа учраас сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулалт явуулах юм боломжтой гэж харж байгаа. За дараагийн нэг асуудал бол бүх шатны одоо аймаг нийс сум дүүргийн сонгуулийн хороодын дараагаар тухайн шатны засаг даргын хамгийн газрын дарга болон хамгийн газрын даргын гүүрэг гүйцэтгэгч томилогдоод ажиллаж байгаа учраас энэ ажлыг бол зайлшгүй зохион байгуулад хуулийн хүрээнд явуулах юм шаардлага үүсэж байгаа. За хамгийн газрын дарганы дотор нэг сануулж хэлэх нэг зүйл бол энэ удаагийн сонгуулиар одоо бид түрүү дурдсан нэг онцлог зохицуулалт бол нэгдсэн самбарын асуудал байгаа. Нэгдсэн самбар дээр бол одоо яг засаг дарга хариуцаад зохион байгуулах ёстой боловч хамгийн газрын дарга нар дээр бол энэ ажил очно гэж ингэж харж байгаа. Тийм учраас та бүхэн энэ ажилд бас анхааралтай хандах юм шаардлага байна. За ялангуяа одоо энэ том тойргууд дээр, том цусан тойргууд дээр за хоёрдугаар тойрог дээр бол нийтдээ 124 нийт дэвшигч буюу хамгийн одоо бас нэлээд олон тоонд орно. За 5 дугаар тойрог дээр бол нэг 127 орчим нэр дэвшигч байгаа. Тийм учраас нэгдсэн самбарынхаа одоо зохион байгуулалт юм дээр хяналт тавьж анхаарах шаардлага байна. Нэгдүгээр хамгийн газрын даргын хувьд, хоёрдугаар тухайн шатны сонгуулийн хорооны даргын хувьд. За энэ бол үндсэндээ бол сонгуулийн сурталчилгаа явуулах үндсэн одоо хэрэгсэл болж явна гэдгийг анхаарах шаардлагатай. За шинэлэг зохицуулт учраас энэ дээр бас тодорхой анхаарал тавих шаардлагатай. За нөгөө талаас нь намын эвслүүд бол энэ дээр онцгойд анхаарах хамтдуулах учраас энэ самбарын хадгалалт хамгаалалт гэдэг юм уу одоо тэр сонгуулийн хугацаанд бол энэ бүрэн бүтэн байдлыг бол хамгааж сурталчилгаа явуулахын боломжийг хангах юм зайлшгүй шаардлагатай. За мөн дээрэс нь энэ байрлуулж байгаа зураг хөргөний хувьд бол тухайн намуудын одоо аймагаараа өөр одоо жишээ нэг тойрогт 3 аймаг орсон бол ихтэй өөр байрлуулж болохгүй. Өөрөөр хэлэх юм бол сонгуулийн ерөнхий ороонд тухайн намаас нь бол тухайн тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэрийн одоо саналын хуусанд бичигдэх дарааллыг эргүүлж байгаа. За энэ дарааллын дагуу бол энэ нэр дэвшигчийн зураг бол тухайн самбар дээр байрлуулах юм шаардлагатай гэдгийг хэлмээр байна. За дараагийн нэг асуудал бол энэ сонгуулийн хуулийн улсын хурлын сонгуулийн хуулийн 14-ийн 2 дахь зохицуулалт байж байгаа. За сонгуулийн ерөнхий сонгуулийн хорооны дарга нарын бичгийн дарга гишүүд бол сонгуульд оролцож байгаа нам эвсэл нэр дэвшгийн талаар байр суурь айл эрхлэх сурталчилгаа явуулах. За тэгээ энэтэй холбоотойгоор нөгөө сонгогчдод бас янз бүрийн дарамт шахалт үзүүлэхгүй байх гэх мэтлэнгийн одоо энэ зохицуултыг бол оргилсан зохицуулт байж байгаа. За манай сонгуулийн хорооны байгууллагын хүмүүс бол бүгдээр энийг анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг хэлмээр байна. За дараагийн нэг зохицуулт бол улсын хурлын сонгуулийн хуулийн 14-15. За энэ бол ерөнхийдөө бүх зүйлийг ер нь хэн сонгуулийн сурталчилгаанд оролцож болох вэ гэдгийг баг хэлээд өгсөн. Шхуу. Тэгээд энэ бас ер нь бол сонгуулийн зохион байгуулалттай холбоотой, сонгуулийн хууль тогтоомжийг биелэлтэй холбоотой юм оргилсан зохицуултууд байж байгаа. За мэдээж хэрэг төрийн албан хаагчид сонгуулийн одоо хууль тогтоомжийг биелэлтийг хянан шалгахад энэ нэр дэвшигч болон сонгуулийн одоо оролцож байгаа субъектууд маань цаад учруулахыг оргилно гэсэн юм зохицуулалт бол байгаа. За хамгийн одоо сүүлд 14-21 дээр бол энэ сонгуулийн хорооны дарга нарын бичгийн дарга гишүүд бол энэ ямар нэгэн хууль тогтоомж орчих юм бол энэ хариуцлагыг одоо заасан. За энэ бол бас нэлийн хүндэт тооцоогоор юм хариуцлагын зохицуулт байна гэж хэлмээр байна. За бүх шатны одоо ингээд төрийн байгууллагын удирдах ажилтнуудын нэг анхаарах зүйл бол энэ сонгуулийн хороодод ажиллаж байгаа хүмүүсээ дэмжих шаардлагатай. Одоо 4 жилд нэг удаа явагддаг энэ төрийн том арга хэмжээ зохион байгуулж явагдаа холбоотойгоор энэ сонгуулийн байгууллагад ажилладаг хүмүүстэй ажиллах боломжоор нь ингээд хангах бол зайлшгүй шаардлага биш шүү гэдгийг хэлмээр байна. Чөлөө зөвшөөрөл олгож болно. Аман дээрээс нь бол ямар нэгэн байдлаар одоо бас дарамт шахалт үзүүлж болохгүй энэ ажлыг боломжийг олгоод тэр тухайн сонгуулийн байгууллагууд нь бас манай ийм хүн ажиллаж байгаа юм байна. Бид нэр бас ийм байдлаар дэмжиж байгаа шүү гэдэг юмудаа хэлэх хэрэгтэй. За албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах, өөр ажил шилжүүлэхийг бол оргилдсон хуулийн зохицуулалт бол байна. За энэ
мэдээж хэрэг за 67-гийн 3 бол нэр дэвшигч төрийн албаагч байхыг хориглоно гэсэн зохицуулт байж байгаа. За энийг та бүхэн бүгдээрээ мэдчихэж байгаа тийм ээ. За 48-ын 3 дахь зохицуулт бол хуулийн заалтууд бол ерөнхий одоо энэ сонгуулийг одоо сонгуулийн үйл ажиллагаанд оролцож энэ сурталчилгааг явуулах хүмүүс хинбэ гэдгийг заагаад өгсөн. Яг тодорхой заагаад өгсөн. За энэ дээр юу байх вэ гэхэл зэрэг сонгуул эрхэлсэн байгууллагын ажилтан гэдэг байж байгаа. За аймаг улсын хэмжээгээр бол 100 хүн байж байгаа. Тэгээд аймаг болон сумдад бол энэ сонгуул эрхэлсэн байгууллагын ажилтнууд ажиллана. За энэ хүмүүст бол сонгуулийн байгууллагаас өмнөх болгодог байгаа. За энэ үйлчлэгтэй хүмүүс хамаарна. За мэдээж хэрэг нэр дэвшигчийг бол та бүхэн мэднэ тийм ээ. Нэр дэвшигч сонгуулийн ерөнхий орон сүнслэгээ авсан хүмүүс байна. За түүний менежер бол аймаг болгонд нэг хүн ажиллана, аймгийн сонгуулийн орон сүнслэг авсан хүн байна. За шадар туслагч бол сумдад ажиллана. Шадар туслагч бол аймгийн сонгуулийн орон сүнслэг авсан хүн байна. За хуулагчийг бол та бүхэн мэдж байгаа тийм. Хуулагч бол сонгуулийн үеэр ажиллана. Тухайн сонгуулийн байгууллагаас хуулагчийн үнэлгээ авсан ийм хүмүүс ажиллана. За энээс бусад хүмүүс бол сонгуулийн сурчлагыг хийх бол хоригдсан. Тийм учраас төрийн албан агчдууд сонгуулийн сурчлагыг хийх хориглогчээ гэдгийг бүгдээрээ анхаарах шаардлагатай. За энд төрийн албан агчдаас ганц сонгуулийн сурчлаганд ажиллаж болох албан хаагч бол төрийн улс төрийн албан хаагч сонгуулийн сурчлага зохион байгуулалтад оролцож болно гэсэн ийм зохицуулт бол байгаа. Гэдгийг та бүхэндээ хэлье. За дараагийн нэг хуулийн зохицуулт бол энэ сонгуулийн улсын хурлын сонгуулийн хуулийн 48-ийн 5-4 дахь заалт байж байгаа. За энэ дээр бол бас тодорхой зохицуултыг оруулаад өгсөн байгаа. За ер нь бол төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн одоо өмч хөрөнгө болон тээврийн хэрэгслүүд аливаа хэлбэрийн сонгуулийн сурталчилгаанд ашиглах энэ зохицуултыг бол хоригдсан байгаа шүү гэдэг та. Хэлээ. За ингээд за яг сонгуулийн хуультай холбоотой ерөнхийдөө хоригдсан заалтуудыг бол тэмдэглээд хэлчихлээ. За энэс гадна бол ерөнхийдөө хоёр хуулийн зохицуулт маань бол нэгдэж энэ төрийн албан хаагчдын анхаарах хориглох одоо юм хориглох үйл ажиллагаадаг бол хоёр хуулиар зохицуулсан байгаа. За энэ нь бол төрийн албаны тухай хууль гэж байна. Төрийн албаны тухай хуулийн 39-ийн нэгт бол хориглох заалтуудыг оруулаад зохицуулсан байж байгаа. За ерөнхийдөө бол энэ хоёр хуулийн зохицуултууд үндсэндээ бас ингээд давхцаад тогтолцоо явж байгаа гэдгийг бол тэмдэгчээ тий. За 39-ийн 1-5 дээр за төрийн албан хаагчд нь улс төрийн намын гишүүн баах, улс төрийн нам болон хөдөлгөөн тэгээд улс төрийн намын дэргэд залуучуудын болон эмэгтэйчүүдийн ингээд төрийн бус байгууллагууд ажилладаг. За энэ байгууллагын үйл ажиллагаанд оролцохыг хуулиар одоо зөвшөөрсөнс бус тохиолдол аливаа хэлбэрээр оролцохыг бол хоригдсан юм хуулийн зохицуулт бол байгаа. За үндсэн одоо хуулийн гол зохицуулт бол 39-ийн 1-6 дараа тодорхой хэлээд өгсөн байна тийм. Монгол Улсын одоо аливаа хэлбэрийн сонгуульд за ерөнхийлөгч улсын их хурл тэгээ орон нутгийн сонгуульд аливаа хэлбэрээр оролцох түүнд одоо төсвийн одоо хөрөнгийг зарцуулах төрийн өмчийн хөрөнгө унаа ашиглахыг бол хоригдсан энэ зохицуулт бол за дээрх зохицуулттай мөн огтлцсон байдлаар ингээд оруулаад өгсөн. Таман дээрээс нь бол энэ 39-ийн 1-13-д бол энэ хэвлэл мэдээллийн хэрэгслэр одоо бас альва нэг улс төрийн байр суурийг илэрхийлэх, үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, нам нэр дэвшигчийн нам эвсэл нэр дэвшигчийн талаар эерэг болон сөрөг мэдээлэл гэж байгаа шүү тий. Одоо дэмжиж байна гэдэг мэдээллээс гадна бас энийг дэмжихгүй байж гэдэг юм уу тий. Эерэг болон сөрөг мэдээлэл түгээхийг хоригдсан юм хуулийн зохицуултууд алдсан байгаа. Тэгэхээр одоо ерөнхийдөө хоёр хуулийн хүрээнд бол ийм зүйлийг та бүхэн анхаарах нэ гэж ойлгож болно. За тэгэхээр зэрэг бол одоо энэ эдгээр зохицуулт маань бол сонгуулийн хуультай бас сонгуулийн хууль тогтоомжийн ухуулах сурталчилгаатай яаж холбогдох вэ гэдгийг бол та бүхэндээ бас тодорхой хэлээд өгье. За ер нь бол ухуулах сурталчилгаа гэдэг чинь ер нь юуг хамааруулж ойлгох юм бэ? За ямар зүйл хийж болохгүй юм бэ гэдгийг бол бас төрийн албан хаагч нь бол зайлшгүй мэдчих шаардлагатай. За сонгуулийн хууль заасны дагуу бол ээж сонгуулийн
Гиснээс хойш санал авах өдрийг дуустал хугацаанд бол сонгогчдын саналыг татах зорилгоор аливаа этгээд гэж байгаа. Аливаа этгээд дараах үйлдэл үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн ийм 8 төрлийн зохицуулт байж байгаа. За энийг бол сонгуулийн ерөнхий хорооны зүгээс бол сонгогчдоо бол тайлбарлан таниулах үйл ажиллагааг бол өмнө нэлээ хийсэн, одоо ч гэсэн хийгээ явж байгаа юм зохицуултууд байж байгаа. За энэ зохицуултыг бол аливаа этгээд гэдэгт бол бид бүхэн бүгдээрээ хамаарад ингээ олцсон шүү гэдгийг хэлмээр байна. За нэгдүгээрт нь бол эд зүйл тараах хөнгөлөлтөө өнөр аливаа хөнгөлөлтөө эд зүйл хөнгөлөлтөө өнөр худалдах гэх мэтлэн ингээ нэг аливаа үйлчлэгээ үн төлбөргүй явуулах хөнгөлөлт үзүүлэх гэх мэтлэн. За хамгийн сүүлд нь бол сонгогчдыг гадаад дотоод аялал зохион байгуулах, оролцуулах, амралт зөвлөл, амраах соёлд оролцуулах гэх мэтлэнгийн ийм 8 төрлийн одоо сурчлагын юм байж байгаа. За миний одоо та бүхэнд өгч байгаа мэдээллүүдийг бол төрийн албаны зөвлөлийнхэндээ өгсөн учраас та бүхэндээ энийг одоо файлаар хүргэх юм боломж байгаа гэж бид авчлаад энэ мэдээллийг бол өгчээ. За дараагийн нэг асуудал бол сонгуулийн сурталчилгааны асуудал байж байгаа. За сая бол бид тэмдэглээд хэлсэн те сонгуулийн одоо жил эхэлснээс эхлээд сонгуулийн сурталчилгаа дуустал нэлээд урт хугацааны үйл ажиллагааг бол 8 төрлийн үйл ажиллагааг бол хэлчлээ. За одоо бол сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа хэзээс эхлэх вэ гэхлээр зэрэг нэр дэвшигч 6 сарын 10-нд үнэлгээ авна. Ингээд сурталчилгааны үйл ажиллагаа явагдана. За сурталчилгааны үйл ажиллагаа маань 6 сарын 10-нд эхэлснээс хойш 6 сарын 26-ныг дуустал буюу 6 сарын 26-ны 24 цаг хүртэл явагдаад энэ үйл ажиллагаа маань сурталчилгаа маань бол 17 хоногийн хугацаанд үргэлжлээд зохион байгуулагдчих явагдах байгаа. Тэгэхээр зэрэг бол энэ хугацаанд бол аливаа сонгуулийн сурталчилгааны арга хэмжээнд бол хамрагдаж оролцож болохгүй нэ гэж та бүхэн ойлгох хэрэгтэй. Гэхдээ бол доотлын бас би 8 төрлийн сурталчилгаа бол та бүхэндээ хэлье. За нэгдүгээрт нь бол сонгуулийн сурталчилгааны одоо нэр дэвшигч нам эсвэл сонгуулийн сурталчилгааны материалыг хэвлүүлж хөргүүлдэг сонгогчдод тараадаг байгаа. За энэ дээр нь бол сонин сэтгүүл байж болно, хэвлэмэл хуудас байж болно. Намын дээрээс нь бол одоо түрүүний миний одоо нэгдсэн самбарт байрлуулах зургууд байж болно. Гэх мэтлэнгийн одоо энэ хэвлэмэл материалыг хуулийн заасан хэмжээг нь бас заагаад өгсөн байж байгаа. А3 хэмжээтэй хэвлэлийн 1 хуудас, хэвлэлийн 2 хуудас гэх мэтлэнгийн сонин сэтгүүлийг бол хэвлэлийн 2 хуудас. За зураг замбар бохолох хуудсыг бол нэг хэвлэлийн хуудас гэх мэтлэнгийн одоо ийм тодорхой хэмжээнүүдийн бол хэмжээнүүдийн заагаад өгсөн учраас энэ хэмжээний материалуудыг бол сонгогчдод хүргэхийн тулд энэ нам өвчтөний сурталчилгааны байгууллагууд маань ингэж ажиллах нэ гэж ойлгож байна. За дараагийн нэг асуудал бол энэ сурталчилгааны зураг самбар байрлуулах асуудал тийм ээ. Зураг самбар байрлуулах асуудлыг бол нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулна. За энэтэй холбоотойгоо 4 сарын 1-ээс өмнө тухайн шатны хурлын байгууллагууд маань хаана ямар зам талбайд байгуулах гэдгийг шийдвэрээ гаргацсан байгаа. Энд дээр нэр дэвшигчдийн үйл ажиллагаа зураг самбарууд явна гэж ойлгож болно. За дараагийн нэг асуудал бол энэ намын далбаа таних тэмдэг өрөө лоозинг ашиглаж болно. За энэ намын тэмдэг өрөөгаа бол гудам талбайд байршуулж болно. За мөн одоо бас нэр дэвшигч болон одоо түүнийг одоо сурчлах эрх бүхий миний түрүүчийн хэлсэн субъектүүд шадар туслах менежер буулагч нар бол одоо өрөө логотой цамц, футболк, малгай гэх мэтлэн зүйлийг бол ашиглаж сурчлага хийх юм боломжтой. Тийм учраас одоо манай тэрийн албаа хаагчд маань бол намын далбааг бол бас ингээ барай явж болох юм байна. За мөн дээрэс нь одоо ийм таних тэмдэг өрөө лооз ашигласан одоо футболог цамц гэдэг юм уу малгайг бол одоо өмсч гэдэг юм уу ийм байдлыг бол ашиглаж болохгүй нэ гэж ойлгож байна. За мөн дээрэс нь бол энэ намын далбаа энэ зурагт хуудас өрөө лоозын юмнуудаа бол сонгуулийн сурталчилгааны явцад бол нэг хэсэгт нэр дэвшигчд маань бол 2 тээврийн хэрэгсэл ашиглах юм боломжтой байгаа. За энэ дээрээ бол энэ албаагаа байршуулж болно. Таних тэмдэг өрөө лооз мөн дээрээс нь зурагтай
хуудасуудаа бол энэ тээврийн хэрэгсэл дээр байршуулж болох нэ. Гэхдээ зэрэг бас энэ сурчлагын явцдаа бол энэ тээврийн хэрэгслийг бол сонгуулийн байгууллагууд бүртгүүлж зөвшөөрөл авдаг байгаа улсын дугаарыг бүртгүүлээд ийм тээврийн хэрэгсэл дотор суугаад бас тэрийн албаагчдад явах нь бол зохимжгүй хууль тогтоомж өртсөн үйл ажиллагаа болно шүү гэдгийг бас та бүхэнд анхааруулж хэлье. За дараагийн одоо энэ сурчлагын явуулгын хэлбэр бол уулзалт хурал цуглаан байна тийм ээ. За энэ дээр бол уулзалт хурал цуглаан дээр бол одоо төрийн албаагчд бол оролцож болно тийм ээ. За мэдээ сонгогчийн хувьд бол оролцож болно. За энэ дээр тодорхой байр сууриа илэрхийлээд дэмжихгүй байна гэдэг эсрэг болон эрг байр суурь илэрхийлж болохгүй нэ гэдгийг та бүхэн бас анхаарах шаардлагатай шүү. За сурчлагын бас нэг дараагийн хэлбэр нь бол за нэг хэсэг дээр хоёр хуулах байрыг бол дэрдэгч маань ажиллуулж болно. За хуулах байран дээр бол ажиллах хүмүүс нь хуулагч нар болон сонгуулийн нийтлүүрийн дээр хэлсэн тодорхой үнэлгээтэй хүмүүс хуулах байранд ажиллана. Гэхдээ зэрэг энэ хуулах байрыг одоо ажиллуулахад бол бас тэнд хуулах байранд орж хуулах сурчлагын ажилд орцох тийм боломж бол одоо бид бүхэн бүгдээрээ бол боломжгүй гэдгийг бол хэлмээр байна. За дээрэс нь одоо төрийн албаагч нар бас тодорхой хэмжээний юутай байж болно. За өөрсдийнхөө өмчгөнгийг хуулах байраар ажиллуулах одоо түрээслэгч гэдэг юм ийм харилцаа үүсч одоо болцсохгүй тийм учраас энэс бас өөрчлөлт сэргийлэх шаардлага байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За нэр дэвшигчдийн одоо нэг явагдах ёстой зүйл бол хуулах сурчлагын нэвтрэл бол надад телевизээр хуулах сурчлагын нэвтрүүлгээд явуулдаг. За энэ нэвтрүүлэгт бол бас оролцоос өөрчлөлт сэргийлэх ийм шаардлага бий. За дараагийн нэг асуудал бол мэдээж хэрэг захин орчин байж байгаа. Тэгээ захин орчимд бол та бүхэн бүгдээрээ бас захин орчны Facebook хаяг сошиал сувгуудыг ашигладаг баг. За энэ дээр тодорхой дэмжсэн болон дэмжээгүй гэсэн байр суурийг илэрхийлээ явах. За тэр хуулах сурчлагынх нь одоо тавьж байгаа контентууд оролцохгүй байх юм шаардлагатай гэдгийг бол анхаарах юм шаардлагатай. За 8 дугаарт нь бол өдөр тутмын болон сонирхтгүй сонгуулийн сурчлагын материал нийтлүүлэх. За энд бол оролцохгүй байх юм шаардлага үүснэ гэдгийг бол хэлмээр байна. За дараа нь бол би төрийн албан хаагчтаасаа бол ийм хөшөх зүйл бол байна. Нэгдүгээрт нь бол энэ төрийн бүх шатны албан хаагчдаа манахаас явуулж байгаа хуулах сурчлагын зүйлүүдийг бол цааш нь өөрсдийнхөө сошиал сувгуудаар дамжуулж түгэх юм шаардлага байгаа гэдгийг хэлмээр байна. За энэ дээр та бүхэн цаашгүй анхаарч өгөөрэй гэдэг. За манайх бол одоогийн байдлаар бол нэг дөрвөн төрлийн контент явж байна. За нэгдүгээрт нь бол миний түрүүний одоо хэлсэн нэг одоо сонгуулийн жил эхэлснээс хойш явуулж болохгүй 8 төрлийн үйл ажиллагааг бол нэг агуулгатай юм контентын одоо линкийг бол оруулчлаа. Энийг бол та хүмүүс цааш нь дэмжиж түгээх ажиллагаанд оролцох юм шаардлага байна. Замун дээрээс нь гадаад байгаа сонгогчдын санал өгөхтэй холбоотой контентууд бүх одоо араад телевиз болон бүх сувгуудаар бол явж байгаа. Энийг түгэхэд бас та бүхэн мэдээлэл өгч дамжуулж өгөөрэй гэдгийг хүсмээр байна. 3 дугаарт нь сонгуулийн тогтолцоотой холбоотой мэдээлэлүүд явж байгаа. Бүх араад телевизээр явж байгаа. Энийг бас түгэхэд та бүхний оролцож чухал байна гэдгийг хэлмээр байна. За хамгийн чухал нь бол энэ санал тэмдэглэлтэй холбоотой. За энэ удаагийн сонгуулиар бол дээд тал нь 10 мандатын төлөө тэмдэглэх юм шүү дээ. Би түрүү хэлсэн цаг хугацаа нэлээд юм шаардлагатай орох шаардлагатай байгаа учраас хүмүүс маань бол одоо бас бодлох вэ гэж олон хүн тэмдэглэнэ. За тоогоо алдчих болцсогүй те. 9 хүн тэмдэглэх юм бол саналын хуудас маань бол санал толгох төхөөрөмжөд буцаад гараад ирэх учраас цаг хугацаа дахиад нэмээд орох юм шаардлага үүсэж байгаа. Энэ дээр та бүхэн бас анхаарч өгөөрэй гэдгийг бол хэлмээр байна. За хоёрдугаарт нь бол та бүхэн бас би түрүү бас хэлсэн дахиад бас сануулад хэлчихье. Цаг хугацааны хувьд бол одоо яг 6 сарын 28-ны өдөр 5 дахь өдөр байгаа. За 28-ны өдөр бол бид нийтдээ нэг 900 минут одоо энэ санал авах ажиллагаанд зарцуулагдаж байгаа. Тийм учраас хүмүүс маань бол ингээд аль болох эрт өгч саналаа өгөөрэй гэдгийг та бүхэн ч гэсэн өөрсдөө бас ажил төрлөө зохицуулаад аль болох эрт ингээд саналаа өгөх шаардлагатай. Өөрсдөө манлайлах шаардлагатай. Мөн дээрээс нь төрийн албан хаагчдын одоо байгууллагын албан тушаалтнууд байх юм бол тэр хүмүүстэй бас үүрэг чиглэл өгөх юм шаардлагатай. Саналаа өгөөрэй. Тэгтээ бас аль болох эрт очиорой гэдгийг бол
одоо хүмүүстэй сануулгах хэрэгтэй. За мөн дээрээс нь ойр дотныхаа хүмүүс тэ бол энэ санал өгөх үйл ажиллагаанд эрт оролцоорой гэдгийг сануулгах юм зайлшгүй шаардлага байна гэдгийг тэмдэглэж хэлье. За мөн дээрээс нь бол энэ санал тоолох өдөр бол хүмүүс маань анхаарах шаардлагатай юм бол санал авах байрууд дээр бол очер дугаар бол үүсч магадгүй. Тэгээ хүмүүс бухимдаад бас ингээ яваад өгдөг тийм. Ингээ очер дугаарыг харж агаад жоохон гайгүй болохоор нэрийг яваад өгдөг. Тэгэхээр зэрэг олон хүнтэй олон сонгогчтой хэсэг дээр бол 3,000 сонгогчтой хүний саналыг авахын тулд тасралтгүй явуулах юм зайлшгүй шаардлагатай. Тэгээд хүмүүс маань яадаг вэ гэхээр зэрэг 8 цагаас хойш нэг 22 цаг төхүүлж ирээд очилчдаг. Тэгээд тэн дээр ямар эрсдэл үүсдэг вэ гэхлээр зэрэг 22 цаг гээл сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл маань бол зогсчихно. Тийм учраас сонгогчд маань бол саналаа өгөх боломжгүй нөхцөл байдал руу орчдөг. Тэгээд тэн дээр ч бас бухимдал үүсдэг. Ингээд бас ингээ үүмэн бужигнаа янз бүрийн юмнууд үүсээд байдаг учраас ер нь бол одоо миний анхааруулж хэлээд байгаа гол зүйл бол энэ байна гэдгийг та бүхэндээ бол хэлье. Тэгээд зэрэг бол сонгуулийн өдөр бол очир дугаар үүссэн ч гэсэн одоо эртхэн шиг очиж саналаа өгөх нь бол сонгогчдын одоо үндсэн хуулиар олгосон сонгох эрхийг хэрэгжүүлэх одоо чухал үйл ажиллагаа болно гэж ингэж бодож байна. За би дээрэс нь бол одоо энэ төрийн албан хаагчид ялангуяа энэ сонгуулийн зохион байгуулалтанд оролцож байгаа хүмүүстэй бол сонгуулийн ерөнхий органы зүгээс бол талархаж байна. Тэгээд одоо бид бүхэн бол юу хийж яах вэ гэхээр зэрэг энэ олон төрлийн албан хаагчид маань бол одоо энэ сонгуулийн зохион байгуулалтаар ямарваа нэгэн одоо үйл ажиллагаанд алдаа дутагдал гаргах юм бол энэ удаагийн сонгуулийг одоо тэгээ нэг хүнээс болоод гэдэг юм уу, нэг хэсэг хүнээс болоод энэ сонгуулийн үйл ажиллагаан дээр чинь доголдол үүсдэг. Тэгээд сонгуулийн энэ зохион байгуулж байгаа байгууллагуудын нэр хүнд ингээд нэр хүнд маань бас нөлөөлөх юм үйл ажиллагаа явуулдаг гэдгийг сонгуулийн хувь зүйн бас энэ сонгуулийн байгууллагын ажиллагааны төрийн албан хаагчдаас маань одоо үйл ажиллагаанаас нөлөөлнө шүү гэдгийг бол хэлмээр байна. За хоёрдугаарт нь бол бид бүхэн энэ удаагийн сонгуулиар харилцаа хандлага дээрээ бол анхаарах юм зайлшгүй шаардлагатай. Сонгогчтой бол аль болох тосож үйлчлдэг, угтаж үйлчлдэг, одоо заад зөвлөдөг байх шаардлагатай. Тэгтээ бол нэг зүйлийг анхааруулж хэлэхэд за санал тэмдэглэхтэй холбоотойгоор та бол одоо ер нь бол мэдээллүүдийг хэсгийн хорооныхаа үүдэн тавих шаардлагатай. Саналын бүхээгт бол байрлуулах шаардлагатай. Тэрнээс одоо яг сонгогчдын саналын хуудсан дээр одоо ингээд одоо зөвлөд хилээд ах юм бол тэр одоо ажиглагч нар болон улс төрийн намуудын одоо хэсэг дээр байж байгаа бүх одоо мэдээллүүд чинь камераар улс төрийн намууд хянагдана. Сонгуулийн ерөнхий ороо дээрээс нь бол хянж байгаа учраас энэ санал өгөхтэй холбоотой тийм одоо саналын хуудсан дээр зааж тийм зааварчилгаа өгөх бол ерөнхийдөө зохиомжгүй. Ер нь ерөнхий мэдээллүүдээ өгөөд заа зөвлөх юм шаардлагатай гэдэг зүйлийг хэлмээр байна. За бидний зүгээс сонгуулийн ерөнхий орооны зүгээс бол энэ санал авах үйл ажиллагаанд оролцож байгаа 23,000 гарчим төрийн албан хаагчтай байгаа юм. За энэ хүмүүс маань удаа дараагийн одоо сонгуулиудаар бүгдээрээ оролцоод одоо санал авах ажиллагаанд оролцоо явуулсан. Тэгээ би нэг зүйлийг тэмдэглэж хэлэх нь төрийн албаны зөвлөлийнхэнтэй бол бас хэлмээр байгаа юм. За энэ албан хаагч маань ингээд энэ сонгуулийн үйл ажиллагаанд оролцоод маш сайн ажиллаж байгаа тийм ээ. Тийм учраас энэ хүмүүс төр ямарваа нэгэн одоо зэрэг дэв ахиулах гэдэг юм уу тийм байдлаар ажиллахын донд бол бас тусдаа дэмжлэг үзүүлэх юм бол зайлшгүй шаардлага байгаа юм шүү гэдгийг бол бас хэлмээр байна. Нэг удаагийн сонгуул юм уу, хоёр удаагийн сонгуул, гурван удаагийн сонгуул зохион байгуулсан бол бас энэ сонгуулийн үйл ажиллагаанд нь одоо тэр албан хаагчдыг өсөх одоо мэрэг зарчмаар явахт нь бол бас нэг шалгуур үзүүлэлт болох зайлшгүй шаардлага байна гэдээ би баг энэ сонгуул зохион байгуулж байгаа хүний хувьд хараа явдаг. Энэ дээр манай төрийн албан хаагчтай төрийн албан зөвлөлийн маань бол бас анхааралтай хандна гэдэгт бол найдаж байгаа гэж ингэж хэлмээр байна. Ингээд та бүхэнтэй баярлалаа. За асуултыг бол маш товчхон явъя. Яагаад гэх юм бол сонгуулийн ерөнхий орооны хуралдаан болох гээд энэ нэр дэвшигчдийн бүртгэлийн үйл ажиллагаа явуулах гэдэг юм цаг хугацаа маш шахуу байгаа учраас за мөн дээрээс нь бол бас бид нар төрийн албан хаагчтай болон одоо энэ бүх шатны сонгуулийн байгууллагын тодорхой мэдээллүүдийг бол дахиж бол бас өгнө гэдгийг бол хэлмээр байна. Цахимаар холбогдож бид нар бас мэдээлэл өгнө гэсэн юм байр суурийг илэрхийлээд ерөнхийдөө сургалтыг бас зохион байгуулах гэдэг ингээд явж байгаа.
Сонгогчдод Тэгээд та бүхэндээ баярлалаа. Ингээд ажилтны амжилт хүсье. сонгогчдод зориулсан гарын авлага материал ирүүлэх үү гэж. За сонгогчдод зориулсан гарын авлага материалуудыг хөргүүлнэ. За ер нь сонгогчдод энэ удаагийн сонгуулиор бол контентууд нэлээд явж байгаа. За би бас та бүхэнд хэлээд байгаа энэ мэдээллүүдийг өөрсдийнхээ цахим сувгуудаар дамжуулаарай. Та бүхэн бүгдээрээ тодорхой хэмжээний бас ингээд цахим сувгуудтай байгаа аймагуд болон сумдууд энэ сувгуудтай байж байгаа. Энэ сувгуудаараа дамжуулаад хөргүүлэх юм шаардлагатай. За сонгогчийн үнэлэх бол олохгүй. Ийм зохицуун зохицуулт бол байхгүй. За сонгуулийн хууль тогтоомжийг бол хөргүүлсэн байж байгаа. Дээрээс нь бол сонгогчдын одоо нэгдсэн гарын сонгуулийн байгууллагын ажилтнууд нэгдсэн гарын агуулгуудыг хөрвүүлээ явж байгаа. Сонгогчийн ном гэсэн ийм гарын агуулгыг хөрвүүлээ явж байгаа. За сонгогч танаа гэдэг бүх сонгогчд хүргэх зорилгоор саналаа хэрхэн тэмдэглэх үү? За сонгуулийн хууль тогтоомжтой холбоотой бас мэдээлэл авах зорилгоор за ядаж өрхийн хэмжээнд нэг байхаар ийм одоо гарын авлагын материалыг бол бэлдэж гэн энийг хөрвүүлнэ гэж ингэж ойлгож байгаа. За саналын хуудсыг тэмдэглэхтэй холбоотой зааврыг бол одоо бүх хэсгийн хороодод бол хүргэнэ. За энэ дээр бол плакат байдлаар хийхээр 2 3 төрлийн плакат байдлаар хийхээр сонгуулийн ерөнхий орган дээр бол бэлдэж байгаа. За энийг бол хэсгийн хороодоо тавих шаардлагатай. Мөн дээрээс нь санал тэмдэглэхтэй холбоотой зааварчилгаануудыг бол сонгуулийн бүх хэсгийн хороодын бүхээг тавина. За мөн дээрээс нь бүх саналын хуудсуудад энэ санал тэмдэглэлтэй холбоотой зааврууд бол тэмдэглэгдсэн байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За захим сургалтыг хийхэд төлөвлөж байгаа. Ерөн сонгуулийн байгууллагад ажиллаж байгаа бүх албан хаагчдаа зориулсан. Энийг бол одоо яг энэ засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр одоо зохион байгуулах тэр захим сургалт бүгдээрээ холбогдох юм боломжтой юм байлаа. Тэндээс зохион байгуулах гэсэн байдлаар төлөвлөж байна. За энэ төлөвлөлтийг хийгээд бол бид нар ямар нэгэн байдлаар та бүхэндээ мэддэгнэ гэдгийг дамжуулж хэлье. За сонгуулийн байгууллагатай холбоотой ямар нэгэн хүндрэл бэрхшээл учирч байгаа юм та бүхэнд байна уу гэдэг асуултыг бол тавья. Та тийм мэдээлэл одоо байх юм бол бид тухай бүрэн залруулаад одоо ингэ явах шаардлага байна. За улсын хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахад одоо биднэрт үндсэндээ ганцхан сарын хугацаар үлдэж байна. Ганцхан сарын хугацаа үлдэж байгаа шүү. Тийм учраас бид бүхэн хууль тогтоомжийн хүрээнд энэ бүх үйл ажиллагаа зохион байгуулалт явуулах шаардлагатай. Цаг хугацааны хуваарийн дагуу бол үйл ажиллагаагаа явуулна. За ялангуяа манай сонгуулийн байгууллагын ажилтнууд маань за энэ сонгуулийн сурчлагын явцад бүртгэгдэх ёстой субъектүүд гэж бид түрүү хэлсэн. Тэр субъектүүдийн бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаагаа ямарваа нэгэн хууль тогтоомжийн үйл зөрчихгүйгээр энэ цаг хугацаанд нь явуулах юм шаардлагатай. Ялангуяа ажиглагчид, ухуулагчид гэдэг ингээд за бүх нэр дэвшигч маань 6 сарын 10 гээд парк гээд очдог. Тэгээд бүгдээрээ үнэлэх бичиг баримтаа авна гэдэг ийм очер дараал давцал үүснэ. Тийм учраас энэ ажлаа бол ер нь төлөвлөөд ингээд зохион байгуулах шаардлагатай шүү гэдгийг та бүхэндээ бас нэг сануулаар хэлчихэн зүг байх гэж бодож байна.